Бид их хотын утаатай гудамжийг ардаа орхин өвсөн толгой найгах өвгөн толгод бүхий дорны говийн зүг аяны жолоо сонгосон нь учиртай. Одоогоос 12 жилийн өмнө анх удаа туршилт маягаар ганц 2 хүнийг саналаар нь гэрээт хэлчнээр илсүүлж байсан цагаас хойш эдүгээ бүрэн хэмжээгээр энэ албанд шилжин уг төсөл амжилттай хэрэгжиж байна. Улмаар хэл хамгаалах байгууллагын ирээдүй гэдгийг баталж буй Хэлийн техник 129, техник 168 дугаар ангиудын хувьд өнгөрсөн хугацаанд тэдэнд ямар өөрчлөлт авчирав гэдгийг үзэж харахаар явж байгаа маань энэ юм. Хэл хамгаалах байгууллага гэрээт хэлчний албыг анх 2007 оноос туршилтын журмаар хэрэгжүүлэн дараа жил нь өмнөд болоод хойд хэлд нэг заставыг энэ албанд шилжүүлж байлаа. Энэ нь ч цаг үеийн захиалга байсан гэж хэлж болно. Бид хүссэн хүсээгүй шинэ нийгэмд хөл тавьсан тул цэрэг армийн хувьд ч гэсэн өөрчлөгдөн шинжлэгдэх зайлшгүй шаардлага гарсан юм. Хугацааны зэргийн албаар бид мөн 60 гаруй жил хэл хамгаалтыг явуулж ирсэн. Энэ 90-ад оноос хойш бас тухайн үед шаардлага хангахгүй нийгмийн хөгжлийг дагаад зайлшгүй солих шаардлага гарч ирсэн нэг талаасаа. За нөгөө талаасаа 90-ад оноос хойш Хэлийн зэргийн гадаад харьцаа сайжирч бид олон оронд явж хэл хамгаалтын арга туршлагаас суралцж ирсэн. Энд гэрээт буюу Оросоор контрактны зэргээр хэл хамгаалах явдал бол олон оронд хэрэгжсэн байсан. Үүний нэг одоо жишээг бид амьдрал дээр хэрэгжүүлэхээр Хэлийн зэргийн командлал шийдэж 2005 оноос тусаа отрядад намайг отрядын дараагаар ажиллаж явах үед харуулын дарга нарыг нэг застав 8 өнөө хүрэлтгүүнтэй хүмүүсийг гэрээтээр авч 1-2 жил туршиж үзсэн. За энэ амьдрал дээр болох үеч одоо ийм байдал харагдсан учраас Хэлийн зэргийн командлаас Сэлэнгийн отряд, манай Улаан отряд хоёр дээр нэг заставыг бүрэн одоо гэрээт шилжүүлэхээр байр танхимын хөрөнгө гаргаж засаж гэрээтийн зэргийн албыг сонгон шалгаруулж тухайн үед зэргийн алба хааж исэн хүмүүсээс олцоо авч тэр үед хамгийн гайгүй гэсэн ажилтай застав далныг сонгон томилж анх хэл туршиж эхэлж ялаа. За манай отрядад Хэлийн үзүүр усны застав буюу хамгийн одоо шилмэл заставын дарга алтрын анги 51 томилж гэрээт зэргийн албыг явуулж одоо нэг Хэлийн зэргийн командлагч Сэргэлэн генерал маань Хэлийн зэргийн даргын орлогч байхдаа ирж гэрээтийн албыг нээж эхлүүлж байсан. Мэдээж хэрэг шинжлэх ухаан техникийн дэвшил чухал байлгүй яах вэ? Гэхдээ хүн төрөлхтний гол зорилт нь хүний хөгжил байсаар ирсэн. Цаашидч байх нь тодорхой шүү дээ. Энэ бүгдийг хэл хамгаалах байгууллагын удирдлага маш нарийн тооцоолж гэрээт хэлчний алба гэдэг дээр тогтжээ. Ингэж зөвхөн урагшаа тэмүүлж зүтгэсэн үед улс орны аюулгүй байдлаас авахуулаад байгууллага хамт олонний үйл ажиллагаа буюу амьдрал бат бэх оршин тогтнох нэг үндэс болно гэж тэд үзсэн байна. Өнөөдрийн өндөрлөгөөс харах юм бол Хэлийн 2 отряд, Хэлийн бүх отрядууд гэрээт зэргийн албыг хэрэгжүүлснээр нэг нөгөө хэлэхэд өнөөдрийн офицер агч нар манай Хэлийн зэргийн байнгын бүрэлдэхүүний бэлдэх бааз сур болсонд одоо би бас 10 хэдэн жилийн дараа эргээд харахад их баяртай байдаг. Манай отрядад гэрээт зэргийн алба хаасан олон 10 гэрээтүүд өнөөдөр Оросын холбооны улс болон Хэлийн зэргийн дээд сургуульд суралцаж төгсөөд одоогоор офицерын албыг маш сайн хааж үүрэг гүйцэтгэж байгаа явдал бол баяртай байдаг. Ингэхэд хөгжил дэвшил гэдэг нөхөр гів гинэд санамсаргүй байдлаар тэнгэрээс унаад ирдэг зүйл биш. Харин зайлшгүй хийх үйлдэл байдгаараа онцлог. Тэгээд ч альваа өөрчлөлт үргэлж сайхан руу чиглэсэн байдгаараа гайхамшигтай. Тийм л гайхамшиг биш юм а гэхэд байгууллагынхаа хувьд хөгжил дэвшил авчрах өөрчлөлт шинжилтийн эхлэлийг хэл хамгаалах байгууллагын удирдлагууд одоогоос 12 жилийн өмнө эхлүүлж байв. За энэ бол хэл хамгаалах байгууллагын хэмжээнд бол цоошин ийм үзэгдэл байсан. Урд нь бид цэргийн жинхэнэ албаны офицерууд, ахлагч нар, хугацаа цэргийн албаагчд, энгийн албаагч гэсэн ийм бүрэлдэхүүнээр ажиллаж байсан бол гэрээт хэлчин гэдэг шинэ болсон хүчин гэрээт хэлчний алба гэдэг ийм шинэ тутам алба бол орж ирсэн. Мэдээж одоо ийм нөхцөлд бол хуучин дүрм журмаа эргэж харах, өөрчлөх, өдөр тутам одоо шинэ энэ үүсэж байгаа асуудлууд, нөхцөл байдалтай холбоотой
алба үйл ажиллагаа зохион байгуулах, шинжлэх, өдөр тутам одоо энийг тэмдэглэх, цааш боловсронгуй болох ийм ажлуудаар тулгамж байсан. Тухайлбал улсын ил хамгаалтын бүх төрлийн хангалт үйлчилгээ, сургалт бэлтгэл, бие бүрэлдэхүүний тэтгэл зүй соёл хүмүүжлийн хангалт, мөн одоо тэдэнтэй ажиллах удирдлагын арга барил гээд олон зүйл дээр бол бас өөр онцлогуд илэрч өдөр тутам шинжлэх одоо тэнд ажиллаж байгаа удирдлага, бие бүрэлдэхүүний зүгээс одоо байнгын одоо хариуцлагатай нэгт ажиллах ийм бол шаардлага тулгарч ирсэн л да. Нэг жилийн хугацаанд одоо хэрвээ энэ алба сайн явагдах юм бол цаашдаа хил хамгаалалт байгууллагын хэмжээнд энэ хөгжих юм аа гэдэг ийм одоо байдал бол байнгын одоо хариуцлагыг нэгчээсэн. Энэ шутгаараа энэ дээр одоо манай бие бүрэлдэхүүн бол сайн ажиллаж үүний дараагаар хил хамгаалах байгууллагын хэмжээнд одоо энэ алба олон отряд салбаруудад хэрэгжиж өнөөдөр бол нэлээд төгөлдөржиж ийм болжээ. Тухайн үед бол одоо энэ албыг чи бас шин юм байна, хүнд юм байна. Ер нь болох юм уу үгүй юм уу те? Мухардалд орох юм биш байгаа гэдэг ийм хүмүүсийн шүүмжлэл аман яриануучаас явж ирсэн л да. Энэ болгон бол нэлээд одоо бас бидний зүгээс хариуцлагатай ажиллахыг яаж игээд болгочихыг ингэж шаардж ирсэн. Мэдээж удирдлагын зүгээс хил хамгаалах байгууллагын удирдлага, эдийн засгийн штаб, ангийн удирдлагын зүгээс бол бас ихээхэн анхаарч хүч хайж маш их ажиллаж байсан. Ер нь бол энэний үр дүнгээр л одоо бас тэр төсөл бас амжилттай хэрэгжсэн гэж бас бодож идэг. Ахлагч ган зориг. Анхны 7 гэрээт хэлчний нэг. Ардын намын анхны 7 гэдэг шиг. Эхнэр хүүхдийнхээ хамт ангийн төвд тэрээр ажиллаж амьдарч байна. Эхнэр Сэмжидэн тогооч. Хоёулаа дунд гових бөгөөд ганц ортой айл болж байсан бол одоо ачааны машинд багтахааргүй болсноо гэрийн эзэн бидэнд хуучилсан юм. Ингэхэд ахлагч ган зориг хамгийн анхны манлай гэрээт хэлчнээр 2007 онд шалгарч тэр үеийн ангийн захирагч Хурандаа Аранжинымаас шагналаа гардаж байсан түүхтэй. 2005 оны 11 сард Цэргийн албанд Дундгой аймгийн сайн солонгос тус анги татагдаж ирсэн. Цэргийн албаа хаагаад гэрээлчний албанд хэлийн зэрэгт улирах болсон шалтгаанд одоо манай хуучин цэргүүд Цэргийн албыг гоё одоо гоё гэж ер нь ярьсны дагуу би өөрөө ч бас үзсэн. Ер нь их гоё боломж юм шиг санагдаад. Тэгээд Цэргийн албанд улирч үлдсэн. За сэрэг тэрхээс өмнө газарчин дээд сургуульд сурж бод чөлөө аваад ирсэн. Өн Цэргийн албаа хаачаад буцаад очиж сургуулаа төгснө гэсэн бодолтойгоор анх ирсэн. Тэгээд Цэргийн албаа өндөр гоё санагдаад, цэргийн амьдрал гоё санагдаад төвлөрч үлдсэн. Хэлийн шаргын овооны ставд анх одоо харуулын даргын туслах манай халагч гэдэг албан тушаал дээр ажиллаж байгаад харуулын даргын сургаалт 1 сарын хугацаанд Хэлийн цэргийн дээд сургуульд суралцаж харуул удирдах ирэхээр эрэхтэй болоод ирсэн. Тус ангид авсаж ирээд албаагаар ангийн захирагч гэрээт цэрэг биш гэрээт хэлчний алба гэж бий болж байгаа. Тэрэнд орох уу, тэрэнд алба хаах уу, ангын зүйчлэгээс сайн гэрээгэнд тусгаад сургууль сурах тийм боломжтой. Хадгаламжинд мөнгө хоримтлагдаж байдаг гэсэн талаар яригсан. Тэрний дагуу ангийн захирагчийн саналын дагуу гэрээт хэлчний албанд анхны гэрээт хэлчнэр илсэн орсон. Анхны гэрээт хэлчнэр үзүүр усны цэцтавд илсэн орсон. 2 жилийн хугацаанд гэрээчний албыг хаагаад гэрээгэнд амжилттай дуусгасан. Ер нь ирээдүгөө буюу урагшаа харж чаддаггүй хүн нэг л мэдхэд бусдаасаа хоцорсон байдаг нь энэ хорвогийн хатуу шоглоомын нэг учраас шууд л дуршилтын журмаар гэрээт хэлчин элсүүлж эхэлжээ. Мөн нөгөө талаас альваад хуучин бүхнийг шинжлэх явдал тун их саад бэрхшээлтэй тулгардаг төдийгүй элдв нэр хоч дуулахын зэрэгцээ угаасаа амжилт гарах хэсэг нь баталгаагүй байдаг. Энэ бүгдээс хил хамгаалах байгууллагын удирдлагууд хальширч шантралгүй. Удирдах дэд байгууллага битгийхэл улсын их хурал, засгийн газар, ерөнхийлөгчийн түвшинд гэрээт хэлчний албыг ойлгуулж чадсан нь бас нэгэн гавьяа гэлтэй. – 2009 онд гэрээт хэлчнээр алба хаах хүсэлтэй ганцхан залуу ирж байлаа. Тэгвэл 2010 онд 100 гаруй хүн гэрээт хэлчин элсүүлэх ажлын байран дээр 400 орчим залуу ирж маш хатуу шалгуураар ордог болоод байв. Энэ бүхний дараа эдгээр ангиуд өөрчлөгдөж эхэлснийг энд дурдах нь илүү зүз. Зарим заставын байр сууцыг бүрэн нурааж
Хилийн ангиудаас тусгай мэргэжлийн бүлгүүд ирснээр ирээдүйд нэг иймэрхүү цастаа байх болно гэсэн эхний загвар бий болж намраас нь гэрээт хилжиж авч эхэлсэн юм. Ингээд эдгээр ангиудыг 2011 онд гэрээ цэргийн албанд бүрэн шилжүүлсэн түүхтэй билээ. За Хилийн Д129-р ангийн үзүүр усны ставд 2018 онд ставын дараагаар төвлөгдөж байлаа. За тухайн үед тус ставд харуулын дарга холбоочин жолооч нарын албан тушаал дээр гэрээ тэлчд албан үүрэг гүйцэтгэж байсан. За 2010 онд манай ангийн бүх став салбарууд 100% гэрээ тэлчний албанд шилжиж орж байсан. За хугацаа зэргийн албан агчид ил хамгаалтанд оролцдог байсан бол 100% хугацаа зэргийн албан агчдыг үүрэг гүйцэтгэхийг халж өөрсдийнхөө сайн дурын үндсэнээр гэрээ байгуулсан гэрээ тэлчдэр улсын ил хамгаалтыг одоо хүртэл зохион байгуулж байна. За тухайн үед гэрээ тэлчний албанд хугацаа зэргийн албаа хааж дууссан. Өөрийн хүсэлтээр гэрээ байгуулан сайн дурын үндсэнээр гэрээ тэлчний албанд ирж байсан цаахан залуучуудтай ажиллаж байлаа. За 2010 оноос ангийн нийт заставууд гэрээ тэлчний албанд шилжиж өнөөдөр 12 дахь жил дээр гэрээ тэлчний албыг зохион байгуулж явуулж байна. За энэ хугацаанд манай ангид гэрээ тэлчний албыг нэг 700 гаруй цэргийн албан хаагчид хааж албаа дүүргэж өнөөдөр 100 гаруй албан хаагчид албаа нэр төртэй хааж байна. За энэ алба хаасан залуучуудаас хил хамгаалах байгууллагын офицерийн бүрэлдэхүүнд нэг 30 гаруй залуучууд орж өнөөдөр ажиллаж байна. За 100-аад залуучууд ахлагчийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Оросын холбооны улс болон Хилийн Хууль Сургуулийн их сургуулийн Хилийн сургуульд 30 гаруй залуу суралцаж хил хамгаалах байгууллагын офицер ахлагчийн бүрэлдэхүүний үндсэн бэлтгэл хөгжүүлэх гэрээтэй албанаас бэлтгэлж байна гэж ингэж үзэж байна. Энэ хугацаанд гэрээ тэлчний албаны журам дүрмээч гаргаад авсан байв. Эхлээд энгийн чимшиг, цэргийн чимшиг ирлиз энэ алба нэг их хол явахгүй дээ гэх хүн мэрсэр байв. Ялангуяа гэрээ цэргийн алба хаагч 2-2-ороо нэг өрөөнд яг гэртээ байгаа юм шиг амьдрна гэхээр бүрч ойлгохгүй шинжтэй болоод явсан нөхдөөч байв. За тэгээд цалин аавна өөрсдөө дуртай хоолоо захиал зооглож уулна. Амралтынхаа үеэр биеийн тамирын хувцастай байхыг зөвшөөрнө гэх зэрэгээр үнэхээр санаанд багтамгүй заалтууд уг журманд багтсан байсан юм. Гэхдээ гэрээ тэлчний алба эрсдэлтэй бас тодорхой хэмжээгээр хувь хүний эрх чөлөөг хязгаарлана. Алба үүргэн цэргийн дүрм журмын дагуу явагдана гэдгийг тусгасан байлаа. Хэдийгээр хугацаа цэргийн алба хаагчаас хамаагүй өөр нөхцөлтэй боловч амралтын газар шиг биш шүү гэдгийг шулуухан хатуу хэлсэн юм. Хилийн Тэг 125 дугаар салбарын орлогч Дэслэгч Мөнх Эрдэнэ Хилийн Тэг 164 дугаар ангид хилчин байлдагчаар цэргийн албаа хаагаад эндээсээ шууд гэрээт хилчний албанд шилжин улмаар дээд сургуульд шалгалт өгөн тэнцээд офицер болсон. Бас нэлээд хэдэн застав дамжин алба хаасан байна. Түүний гэргийн уянган заставын тогооч Соёл урлагийн их сургуулийг дуурийн дуулаачийн мэргэжлэр төгсжээ. Тэд одоо эсвүүхэй хэмээх хөөрхөн хүүтэй. Дэслэгч Мөнх Эрдэнэ хилчин байлдагчаас гэрээт хилчин, гэрээт хилчнээс хилчин офицер болсон олон арван залуусын төлөөлөл билээ. Гэрээлчний албанд эсэ орж Хилийн 0129-р ангийн анхны гэрээлчний албанд шилжихэд анхны гэрээлчний албанд ирж алб 2 жилийн албыг хааж хугацаанд хамт алба ажилласан он жууд найз нөхдүүдээс маань Оросын холбооны улс мөн дотоод хэргийн их сургуульд элсэн суралцаар олон найз нөхдүүд маань суралцсан. 2012 онд дотоод хэргийн их сургуульд элсэн орж 2016 онд цэргийн сэтгэл судлал мэргэжлийг эзэмсэн офицерийн эзэмсэн төгсөж 2000 төрөлх ангида томилогдсон ирж ставын орлогч ставын дараагийн албан тушаал дээр ажиллаж байна. Миний цаашдын зорилго хил хамгаалах байгууллагын тэргүүний офицер мөн хил хамгаалах байгууллагатай хүрх өндөрлөг хүртлээ хурж ажиллах зорилгыг тавьж ажиллаж байна. Зөрчил гаргавал цалинтай нь ярихаас гадна гэрээгээ цуслах хүртэл арга хэмжээ авна гэдгээч журмалсан байлаа. Мөн давуу талуудтай ажлын байр хомс хөдөөгийн аймаг сумдын гэргэд залуус ажлын байртай болохоос гадна гэрээд хэлчид маш олон нийгмийн халамж хөнгөлөлт идэлнэ. Хамгийн гол нь догтмол цалинтай.
Мөн цаашид гэрээг дууссаны дараа албаа үргэлжлүүлэн ахлагч офицерын бүрэлдэхүүнд шилжих боломжийг тусгасан байна. 2011 онд жирийн гэрээ хэлчин байсан. Миний хувьд өнөөдөр 8 жилийн хугацаанд ахмад сол зөөж өнөөдөр ажлаа дараад гэртээ харихад санаа зовох зүйлгүй эхнэр хоёр хүүхэд халуун дулаан ам булманд хүлээн авч өөрийн гэсэн гэр оронтой тогтсон ажилтай байгаадаа туйлын их баяртай байдаг. Өнөөдөр миний арт тал ийм бат байхад би 8 жилийн хугацаанд сурч мэдсэн, хоримтлуулсан туршлагаа эргээд гэрээ тэлчтэйн зориулж гэрээ тэлчний албыг хариуцсан ажиллаж байгаадаа бэлэгдэж бэлгшээж явдаг. Учир нь би өөрөө гэрээ тэлчин байсан бол өнөөдөр өөрийн мэдсэн сурсан бүхнээ эргээд гэрээ тэлчтэй зааж сургаж өөрийнхөө энэ замаар гэрээ тэлчдийг илүү их өндөр түргэх, энэ албаны гэрэлгийг илүү их нэмж явахыг хүсдэг. Энэ маань эргээд миний амьдралын зорилго болон хувирсан. Хэлчин болсон заяа минь намайг хаа хүртэл хөтлөхийг мэдэхгүйч хэлчин хүний үзэх ёстой амьдрал, туулах ёстой зам, хаших ёстой бүх шат дамжлагын албан тушаалуудыг хашиж хязгаарт нь хүрэхин төлөө үргэлж хичээж явах болно. Энэ бүгдтэй үргэлж гэрээ тэлчин байсан. Гэрээ тэлчний минь алба үргэлж хамт байдаг. За хэл хамгаалах байгууллагын боловсон хүчний тогтолцоог бол цэргийн албаа хаагч, хугацаа цэргийн албаа хаагч, за гэрээ цэргийн албаа хаагч, гэрээ цэргийн албаа хаагчаас хэлийн цэргийн сургуулийн сонсогч, за хэлийн цэргийн сургуулийн сонсогчоос хэлийн цэргийн офицер гэсэн одоо ийм шатлалаар одоо бэлтгэж явуулах юм бол одоо үр дүнгээ хүрнэ гэж ингэж одоо хэл хамгаалах байгууллагын хүний нөөцийн бодлогод бол бас тусгасан байдаг. За хэлчтийн ирээдүйн залгамж чаллааг гэрээ тэлчтээс бүрдүүлж үзэж байгаа нь бол цаашдаа энэ хэл хамгаалах байгууллагын үндсэн одоо хүч хэрэгсэл болсон энэ офицер ахлагч нарын үйл ажиллагааг хэл хамгаалах байгууллагад албаа хаасан цэргийн албан хаагчдаас гэрээ тэлчний сонгож аваад гэрээ тэлчдээс одоо дараагийн одоо харуулын дарга нар ахлагчны бүрэлдэхүүн офицеруудыг сонгож байгаа нь бол хэл хамгаалах байгууллагыг мэргэжсэн одоо тогтолцоо бүрдүүлэхэд хамгийн одоо чухал үүрэг гүйцэтгэж байна гэж ингэж одоо бид нэр үздэг. Гэрээ тэлчний алба бол ерөөсөө хэл хамгаалах байгууллага ирээдүйн одоо чиг хандлагыг гэрээ тэлчин л тодорхойлно. Ich will dich разыхарен, после хилин дахам байли, Türkçe anlaşana. Ich not kingiret kilçili, iki manan sorguk ben. Ich kornimin dachın hitzra, ich ama Жолдохгүй их нутгийг амир хамгаалсан томон хил томог өдрөдийн одон гэдэлсэн даяар мундрын хил амбана их нутгийн гэрээ хилчирвэ их мананд соргог бай их горны минь нархан хицгаар их хамаа Тэмбэн Итиманам тэчин харууд Нэрийн хатар мухтаж Модлин аюун өрийн гамшгаас Их нутха хамбат хана Их нутгийн гэрээд хэлчил би Их мананд сордог бай Амьдрын гэдэг альва нэг зүйлийг сонгож худалдаж авах бус түүнийг гагцгүй бүтээхэд хамаг утга учир нь оршдог тухай үг бий. Тэгвэл гэрээд хэлчний албыг хэл хамгаалах байгууллага шат шатандаа бүтээж ирсний хамгийн тод жишээ гэвэл Хэлийн техник 129, Хэлийн техник 168 дугаар анги түүний застаавууд гэж бардам хэлэх байна. Гэрээд хэлчин гэрэлтэй алба. Байлгиш бидний хазрыг хайрна